За манай энд ямар гэж нэг хоолны амар тий нөгөө цаас үргэлдэг. Тэгээд тэрний ч амар үнэтэй. Тэгээд энэ гурвтай намайг дагуулад өгсөн чинь манай зүрхний андис майбрал авч явж шүү дээ. Тэгсэн чинь энэ бүр шин юу лээ. Тэрмэгтэйш сонжууны хараад гэрэмиксийн хаасан хүмүүд аштай. Нөгөө нь болохоор мараад ажиллах уу гэж явдیں۔ Нөгөө юу лээ. Түүн ажил бол 100 сая yen өгье гэж авсан. Манайд бас ажлын санал явуулсан байт юм аа. Ямар ч ажил хийх гэдэг. Хүүхчин гарч ирэнгүүтээ нөгөө тий намайг хаяад эзний явж байгаа юм уу те ингээл ярьсан чинь нөгөө шууд амархан жуудуу нэрлээс намс авалт хийж байгаа юм аа. Нэгэн олон хүмүүс авд юм аа. Манай эдэртэй нийлээд талын ёстой бизнес байгуулалт баяжээ. Гэсэн дайсны талын ягана орж ирсэн манай хобби нэг өдөөл намайг үүр зүүр гээл томрол маа царайвэрийг харалтаа та нар зүгээр гэсэн чи айл энэний ах бол юм маань гарч ирэнгүүтээ яагаад энэ муу нусан бүүм ингээл гэсэн манай тэнхүүн бас манай тал болохоор ингээл тэг ингээд яг болдуулах нэ гэсэн чи үүний доод талаас амар гач царайлгийн анзаараад тэг чи юм та зураг авалт нороошээ гэж один юмар тэг ингэж өдөө хатгаалтай амарлаатай нөгөө ч чи юм уу минь юу нэ үзмээр нүү гэсэн чи тэхэн шууд орж ирээ нөгөө нь хааждаг дүүн болохоор айлуу явъя ага гээл хайх замдаа дүүгээ уурж интэр ахуйны сэтгэл юм да тий энэ нь болохоор өөрийгөө ингэж гутаас манай румыг суши аавна гэж явдیں۔ Гэснэ нэг иймэрхүү маяг юм хэдий. Гэснэ манай румыг ховлоо надیں۔ Тэгээд эдний ингээл дээ. Ингээд интернетээр баах юм хийгээд ямартаж хэлдэг. Гэснэ манай хөрх юм румыг минь ингээд хак ингээд тэгээд им биш дээ. Тэгэл энэ яг манай One Punch TV. Тэгээд хөрх манай руми маань бараг YouTube мөн хаагч. Нөгөөд нь тоохгүй хөрхий. Сайн уу энийг хуу гэсэн чинь нөгөөд нь за битгий тэгээд гэсэн манай мангийн их хөрхий орж байгаа юм л да. Тэгээд хөрхий ингэж хүмүүс нуухгүй ингэж уусанд мангийн мань амар уурлаад ярьсан чинь айл яах бүр нам зодвол нөөж хавсан. Амьд руми маань арах гэсэн гэлээ хөрхий өөр нэг юм нусан тал болж байгаа маа. Гэтэ манай хүн бичлэг хийсэн байлээ. Нөгөө тал охин бүр манай хобби нэг бүр зодоод алах нэ. Охин түүн хүртэл хогсны сүртэй юм биш. Тэгснэ тийм олон юм давраад илгүү зүгээр тийгээ. Тэгээд сонжуунд ингээд ховлохоор шидээ хийсэн чинь дөгөхөндөө наадах чинь болохгүй яага энэ дүү. Ял манай шаваас тийм ингээд нээж нь төвчөндөө тэгээд нэг хаягцсан хүн штэ. Тэгээд бүр амар уурлаад тэгээд өстөн нөгөө юу л юм дээр одоо юу гэж зин ямартаж энэ цанаа зөндөө хүмүүс байгаа юм билий. Энэ хоёрын бис хамгийн том геймтэр нэг юу л ямартаж амар нэлийн эвгүүд тэд жоохон манай энэ маань явжсэн чинь манай дуусах гэ манай ямартаж нөгөө яганагийн эсрэг манай химэлээ эдитер за шууд баруун гарын шулуун цогт гэсэн манай хүний техник тэгэл амар сүртэй хобби нусаа авч явж байхад анийн техникүүдийг зурж явлаа штэ гээл шууд ийм техник ашиглаад логин гэдэг нэг UFC орох юм шиг гарна бас ийм техник ашигладаг. Тэгэхээр логин гэдэг гарна яг үндэ дахиад бошоо бас боломжтой л энэ. Ямартай ч иймэрхүү маягийн бичлэгүүд оруулсан жил ямар ч үзэлтгүй. Гэхдээ энэ логин яг үндэ бас байж магадгүй л энэ. За тэр яг шууд ингэж тэгсэн чинь нөгөө тутахгүй гуйг хазаад энэ тоглоомд тэгсэн ханаас ч юм үзүүртээ бүгж гаргаж ирсэн тэрийгүүрээ зуудна гэж авсан. За тэгэл яг унгаагаалтын яг зодхон давнд манай шууд ирүүр намт хийжлээ. Тэгснээр султаан дээр хавчуулаад ягаад чам ямар ч нөгөө гэж бүр хэд зөхөө ухаан алдвал нөгөө нөхөж байгаа. Манай хүний сурсан техник багван алхалт боксing хүмүүст ингэж яддаг. Яа. Тэгээд шатан дээр ингэж болохгүй би юу хүчин сайжирдаг л гэж авсан. Бас юм нь хурцлагдаад тэгээд шууд дайрахт нь манай хүн эдийн тэгсэн жилээ зөрүүл зөхөж хийгээд
Бүтлгүүцсэн ч гэдэг төлөвөж дараа төлнөөс нь баяраад нөгөөгөн дээрээс нь дууд ингээд дарах юм байна да гэдэг ээжсэн чи хүлэн мангар чанга өвдгөр юм аа. Би тоормаа. Яг дахиад дарахчихсан чи үстэй нөгөө тийш шидээд энэсэн би босбоо гэдэг нэг 500 мянган ингээд мэгэл манай хүн буужхгүй нэг аль яхыг ямар ч тач ялч чадлаа. Тэгээ нэг хүн өргөдүүлж нөгөө дахиж юм авахулгаад худлаас юм ийм энэ амар санаатай. Сонжун гэхдээ бүтлгүүс хүмүүс дугаасаа YouTube зүгийн тийг хаана гэдэг дөрвөн байдаг болохоор тэрүүгээр дэвжүүлж YouTube зүгт хаагдсан байт юм да. Тэгвэл би амиа орлоо гэдэг бусаар худлаа тэгсэн ч гэлээ нөгөөд нь тий ухаж тэнийг минь түүхэн. За энэ ингээд ээж нь дандаа зоддог тэгээд ээж нь ингээд энийг салахгүй байсан ч гэлээ нэг өдөр ирсэн чинь ээж нь ингээд амиа олсон байх бөгөөд уурандаа алах гэж байсан чинь нөгөө амар уйлаад ахаа ханаа гэдэг уйлаад ахаа нөгөө засаж байгаа юм байна гэх. Өрөвдөд байлуулаад тэгсэн чинь дүүг нь бүр ээж гин яг адилхан дуудсан байт юм л та. Тэгээд би ингэж явсараар ээжийг адилхан өхөө гэж ягаана асуусан байдаг юм аа. Тэгээд уурандаа аваа алаа. Тэгээд 6 жилийн ял авсан байна. Тэнднээс эргэн үндвэл тэгээд бас боксинг байгаа гэдэг эдэр нь байна. Манай бас боксинг юмд нь оролцоод моо яаж тэхүү гэж бодоод ямар ч нэг ярэлтэн дүүн тэгтээ өөрөг нь хизээж иргэж ирээгүйсэн бол ууранд ахын чиний төлөө гэж ороод ирсэн чинь дүүн хог навшаар дүүргдэг нэг сэцэгцэн асуудалтай болсон хөөхин. Тэгээд хөөхин ингээд яач ч юмдсан бүү 6 жил. Тэгээд дүүний нэлийн боксинг техникүүдийг зааж өгсөн бидий. Тэгээд манай хоббиг зодчихгүй. Тэгэхээр нөгөөдөндөө ноохгүй үхээчтэй тэгээд нүү сүртэй ингээд яриад хандаад ер нь хүчтэй өө гэж унтах гэдэг байхгүй юу. Гэсэн чи айл яхан үүшээ гэж яг ардаас нь өсөрхний болооч гэсэн чи би танаа шиг нусаанууд нь асуулж хүчих гэдэг нүгээс илээд явчихж байгаа байхгүй. Рүүний амбар энэ үүсэн бол амбар гоё хандлага хойлоо шнэ гэд баг үйлээд байгаа юм. Яаж өшөөг авахаа гэж багтарч өгөх гэжсэн юм босч ирээд гисэн чи манай үнийг хараад зөв хүмүүс урагчлаа гэж яваад гэдэг. Манай хобби юм байна. Сонжон очоод дүүг маань ч юм уу хорохож шахлаа гэд. Шүд Disney гэлээд хөөх шиг адилхан амархан саваад хайж байгаа маа. Эдэр нэрээ энэ шорондоо танилцж байсан юм билээ Сонжон. Тэгээд энэ хүнээс болгоомжлоорой гэж юм өгдөг байсан юм.